За та бүгдийн энэ өдрийн амар амгалан айлтгая. Ингээд сар шинийн одоо монголчуудын уламжлалт их баярын өмнө бас сайн мэдээ, сайн үйл явдлын одоо гэрч оролцогч болох гэж ирсэн манай сэтгүүлчид та бүхэнд бас хүн талархал илэрхийлж байна. Тэгээд 2015 оны 12 сарын 28-ны өдөр буюу цагаагчин гахаа жилийн одоо үндэсний их баяр наадам хувьсгалын ойн урд өдөр монгол хэлний их тайлбар толын нээлт хийснийг та бүхэн мэдж байгаа. Тэр зурган дээр байна. Тэгээ энэ монгол хэлний их тайлбар толлыг ерөнхийлөгчийн санаачлагаар тэр ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгтэйгээр шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн, информатикийн хүрээлэн хамтраад жил гаруй хугацаанд ажиллаад ийм монгол хэлний их тайлбар тол хийсэн юм аа. Энэ тайлбар толд бол 60 мянган одоо толгой үг, 80 мянган одоо хоршоо холбоо үг, нийтдээ 140 мянган ийм үг агуулсан энэ монгол хэлний анхны их тайлбар одоо цахим толын нээлт болсон юм аа. Тэгээд тэр үед бол ерөнхийлөгч энэ толыг гар утсанд хэрэгэлдэг ийм байх нь их тохиромжтой гэсэн. Тэгээд бид нар Unlimited Idea гэдэг энэ IT-ийн компанитай гэрээ байгуулад өнгөрсөн богинохоо хугацаанд гар утсан дээрээ энэ монгол хэлний их тайлбар цахим толыг одоо ашиглаж болох юм нээлтийн одоо арга хэмжээ өнөөдөр болж байгаамаа. Тэгээ би та бүхэнд үзүүлье. Энэ одоо энэ одоо гар утас байна. Тэгээ би ингээд дарлаа. За ингээд нээлт одоо энэ Монгол улсын ерөнхийлөгчийн элбэг санаачлагаар бүтээх их тайлбар тол гээд тэгээ толын тухай байгаа. Тэгээ энэ толон дээр бол нэг онцлог байгаа. Та бүхэн мэдж байгаа. Одоо шагжийн тойл, шагдар сүрэнгийн тойл, дамжин сүрэнгаан тойл гэл ингээд толиуд байхаар ингээд одоо хард копи цаас үздэг. Гэтэл энэ монгол хэлний их тайлбар толыг бол манай хэл зохиолын хүрээлэнгийн одоо эрдэмтэн мэрэгд одоо гол үүрэг гүйцэтгээд энэ толыг бол одоо Монголд байгаа монголчууд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд оролцож хамтарч бүтээсэн. Тэгээ нэг жил одоо бүтээх явцад бол 1900 үг шинээр нэмж оруулсан. Тэгэхээр энэ одоо энэ их монгол хэлний тайлбар толны онцлог гэх юм бол хамтын бүтээл. Тэгээ өнөөдөр ингээд нээлт хийж байгаагийн одоо цаатлын бас юу одоо давуу тал, ашигтай тал нь юу вэ нөхдөр энэ толыг бол байн баяжуулж хөгжүүлж байх боломжтой. Тэгэх юм бол тэр Монгол одоо www.ceg Монгол тойл цэг mon эсвэл Монгол тойл цэг эмэн гэсэн вебсайт руу ороод бүртгүүлээд тэгээд одоо одоо энд байгаа хинч гэсэн одоо тэр шинэ үг нэмж оруулах тийм боломжтой. Хамтын бүтээл байн баяжиж байх. Тэгээд дэлхийн өнцөг булан бүрээс одоо хандаж болох, ашиглаж болох юм одоо толыг өнөөдөр бид гар утсан дээрээ ингэж одоо ашиглаж болох юм программыг та бүхэн танилцуулж байгаамаа. Тэгээд энэ толын тухай би сая хэлчихлээ. Ашиглах заавар гэх юм бол их хялбархан. Энэ онцлсон үг одоо энэ онцлох үг гэдэг ингээд ийм үгнүүдээ байх юм бол тэр баруун дээд үнцгт байгаа тэр одоо цэгийг дарах юм бол шууд цээжл чинь. Өөрөө номын сантаа одоо үгнүүдээ ингээд цээжлэх боломжтой. Тэр нүүр хуудас байгаа. А үүнээс гадна энэ одоо толын нэг онцлог гэх юм бол цахим орчинд одоо интернеттэй Wi-Fi-тай орчинд энэ үгний дуудлагыг сонсох боломжтой. Дуудлагыг. За ингээд яач заалгасаад явчих. За ингээд за нэг үг ирээдээ ингээд хайлт хийж үзье. Ингээд хайлт за энэ их маш их одоо 140 мянган үг гэдэг бол асар их одоо том багтаамж шаардж байгаа учраас бол энэ даунлоуд хийх. За 1.2 секундыг шаардж байгаамаа. Тэгээ түүнээс гадна ингээд энэ холбоо үгс рүү шууд шилжээд явчих боломжтой. Жишээлбэл аав гэдгийг сая бол сонссон шүү дээ. Аав гэдэг. Энээс гадна ингэж яхан буурал аав, өвгөн аав, хатам аав, хойд аав ээж гэдэг ингэх юм бол шууд шилжээд ингээд эрэл хайгуул хийх боломжтой. Тэгэд үгээ санах боломжтой. Сансан үгээ арилгыг бол дахиад сүлдэн дахиад дарчих юм бол үг нь арилж чинь. За үүнээс гадна та бүхэн ингээ харах юм бол тэр тэнцээ QR код гэх тэр
одоо тэр дөрвөлжин тэр зүүн баруун доод өнцөг тэр QR код гарч штэ. QR кодыг уншуулаад дарчих юм бол шууд даунлоад хийх ийм боломжтой. Өөрөөр хэлбэл мэдээллийн технологийн ололт амжилтыг бид нар одоо монгол хэл их хэлээ сурах, сурталчлах, баяжуулах, цаашаа авч явахад онцлогтой. Түүнээс гадна энэ монгол хэлний тайлбар бол нутгийн аялгауны хэл хоршоо үг, холбоо үг, хэлц үгүүдийг оруулсан, тийм үү? Ийм их анх удаага бид нар ийм одоо монгол хэлний тайлбар толтой хамтын оюун ухаанаар бий болгосон. Цаашид бид нар хамтын оюун ухаанаар баяжуулаад хөгжүүлээд дэлхийн хаанч явсан ингээд ашиглах ийм боломжтой ийм тойл одоо бүтээсэн. Монголчууд бол уламжлалаас аваад тойл бичин ариун баялаг түүхтэй болос тэгэхээр монгол хэлний одоо их тайлбар тойл маань ч гэсэн энэ уламжлалыг дагаад одоо тодруулах юм бол одоо 1921 онд манай хэл зохиолын хүрээлэнгийн анхны ууган байгууллага болох судар бичгийн хүрээлэн одоо байгуулагдсан үед бол одоо хэлний нийгмийн үүрэг бол одоо дээшилж эхэлсэн. Энэ үед тухайн үед одоо тэр судар бичгийн хүрээлэнд ажиллаж исэн эрдэмтэд бол одоо монгол хэлнийхээ тайлбар тойл бичгийг бол зохиож эхэлсэн. За түрүүний дурдсан шагжийн одоо эрх үеийн хэлбэр болгон зохиосон монгол хэлний тайлбар чандамнын эрх. За бидний одоо маш сайн мэдэх 1966 онд хэвлэгдсэн цэвлийн монгол хэлний товч тайлбар тойл зэргүүд бол одоо манай хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтдийн судлаачдын одоо олон жилийн нүүр их хөдөлмөр бүтээлээр бол бүтсэн байгаа юм. Тэгээд 1960 оны сүүлээс бол цэвлийн тойл гарсны дараагаас бол одоо хэл зохиолын хүрээлэнгийн тухайн үеийн эрдэмтэд монгол хэлнийхээ үгийн санг бүртгэн одоо тооцоолох картлах ажлыг бол хийж эхэлсэн. За учир нь яагаад ингэсэн бэ гэхээр хэл гэдэг бол нийгмийн хөгжлийг даган байнга хувьсаж байдаг тийм хувьсамтгай шин чанартай. Тэр дундаа хэлний үгийн сан гэдэг бол хэлний бусад нэгж төвшнгөө бодох юм бол харьцангуй одоо энэ өөрчлөлтийг хурдан хугацаанд тусгаж илэрхийлж байдаг. Тиймээс тухайн хэлнийхээ үгийн санг бүртгэн тооцоолно гэдэг бол аливаа хэлний тойл бичиг зохиох ажлын үндсэн суурь одоо хийх ажлуудын нэг байдаг юм аа. Ингээд хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд бол 1980-ад оны ихэнх үе хүрэхэд бол 5 сая одоо орчим картыг болоод бүртгэн цуглуулсан байдаг. Энэ картын сангийн өв мөн одоо өмнөх тойл бичгийн уламжлалтаа тулгуурлаад монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар тойл бүтээх ажлыг эхлүүлж 2008 онд бол одоо хэл зохиолын хүрээлэнгээс энэхүү тойлоо бол хэвлүүлэн гаргасан. За энэ бүхний дараачаар бол бид нар бол 2008 оноос эхлээд мөн одоо хэлнийхээ үгийн сангийн хөгжлийг тусгасан үгийн сан картлах ажлыг хийж эхэлсэн. За ингэхдээ бол техник технологийн төвшлийг ашиглаад Монгол уран зохиолын дээжс 108 ботын захим санг одоо картын програм, хайлтын програмтай хамт боловсруулад монгол хэлний их тайлбар тойлдоо одоо их хэрэглэгдүүн болгон ашиглаж байна. Иймээс манай монгол хэлний тайлбар тойл бол түрүүн одоо цагаан даргын хэлсэнчлэн одоо тойлны төслийн багийнхан цаг ямагт баяжуулан хөгжүүлж байгаагийн дээр иргэд маань ч гэсэн цаг мөч тутамд бас оролцож өөрсдийн нутгийн аялгауны үг, шин үг хэлгээр бол баяжуулж байгаа. Тийм учраас та бүхэн шинжилсэн энэ хувилбарыг харахыг хүсэх юм бол манай Монгол тойл цэг mooны вебсайтад хандаж бол одоо авч болно. Мөн бид нар одоо гар утсан зориулсан хувилбараа ч гэсэн энэ одоо вебсайтынхаа шинжилсэн өдөр тутмын шинжилэгдэн сайжруулан боловсруулагдаж байгаа хувилбартаа нийцүүлэн үе үе апдейт хийж явах учраас та бүхэн ч гэсэн одоо гар утсанд татаж авсан гар утсныхаа энэ хоёр үйлдлийн системийн хувилбарыг үе үе одоо татаж авч шинжилж байгаарай гэж зөвлөх байна.